За галзуу анимашн сувагтан тавтай морилцгоо. Хэдүүлээ энэ удаад Тайланд анимашныг сонирхоод үзцгээе. Ямар анимашн гэхээр 2018 онд гарч байсан The Legend of Muay Thai 9 Satra. Прогийнхэн ярьж өгөхөөр сонгосон энэ анимашныг хүмүүс нэг сайн мэдэхгүй болов гэж бодож байна. Тийм учраас та нарт маань галзуу сонирхолтой байх болов гэдэгт бороо итгэлтэй байна. Тэгээд энэ галзуу сонирхолтой анимашныг 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэк Messi-тэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд subscribe дарж амжаагүй болсоо ба дарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих жоох юм. Ингээд хэдүүлээ энэ галзуу сонирхолтой анимашны тайлбараа эхлүүлцгээе. За эртний Рамадхеп улсад нэг сохор зүнчийг олны өмнө цаазаар авахар бэлтгэж байна. Тэгсэн зүнч амиалтахаас өмнө тэнд байсан хүмүүст хандаад хожим арслангийн одонд төрсөн эрдэм чадал сайн сайхан чанар тэгшэрсэн сайн эр гарч ирээд Рамадхеп улсын ард түмнийг Деха Ягсагийн харанхуй хаанчлалаас чөлөөлөх болно гэж зөвнөлөө. Тэр залуу хэр Muay Thai тулааны урлагийг нэвт эзэмшсэн 9 Садра гэх домогт зэвсгийг гаргууд эзэмшсэн нэгэн байх ёстой байлаа. Тэгсэн тэрнийг ингэж хэлж дууссан даруйд Рамадхеп улсыг захирагч хүчрхэг дулаанч харын шиддэн Деха Ягса тэрнийг няц гიშгээд хөнөөлөө. Занга Деха Ягсагийн цэргүүд эзэн хааныхаа тушаалаар арслангийн одонд төрсэн бүх хүүхдүүдийг булааж авч эхэлдэг. Тэд Рамадхеп улс даяар буй Muay Thai тулааны урлагийг заадаг сургуулиудыг хаахын зэрэгцээ 9 Садра гэх домогт зэвсгийг хичээнгүлэн хайж эхэллээ. Аз болоход Рамадхеп улсын цэргийн жанжин Пан гэгчээр 9 Садра гэгч зэвсгийг нэгэн бяцхан хүүгийн хамтаар олж аваад Деха Ягсагийн цэргүүдээс зугтаадаг. Паныг үнэнч нүхтэн нэг олсон гүр бүхий хавцлын цаана хүлээж байлаа. Тэгээд тэрнийг яг гүүрэн дээгүүр явж байтал нэг ёр бусын хүчрхэг дайчин довдолноо. Пан тэрнтэй ширүүн тулалдсан ч багтаа тэр дайчин шагагвэд шадварлаг тулаанч байлаа. Тулааны явцад үүрсэн хүүхэд нь унах шахсан учраас тэр дээш шидэгдсэн 9 Садрага орхичоод хүүг арайхийн унахаас өмнө барьж авдаг. Тэгээд нөгөө дайчин гисэхээ авахаас өмнө тэрэн лөө сэлмээ шидээд 9 Садра зэвсгээ эргүүлж авч чадна. Тэгсэн нөгөө дайчин Пан лөө эргэж дайраад тэрнийг хүнд шархтууллаа. Аз болоход тэр дайчин Паныг алхаас өмнө хүчтэй хуй салхи босоод олсон гүр дундуура тасарч хэд хамтдаа хавцал руу унтцгаана. Ухаан алдсан Паны гараа гүүрний олостой ороод цолтсон байлаа. Маргааш нь тэрнийг далайн ирэг дээрээс нэг том биетэй сахалтай хүн олдог. Далайн ирэгт шидэгдээд гарч ирсэн хүний хажууд бяцхан жаал байгааг харсан тэр хөгшин хүүг өрөвдөж тэр хоёрыг гэрэл үгээ авч явлаа. Тэгсэн тэр хүн Muay Thai тулааны бүх цаг үеийн хамгийн агуу мастер байсан байж таарна. За тэр цагаас хойш хэдэн жил өнгөрлөө. Бяцхан хүү От одоо том болсон байна. От хадан хавцал дагаж хавцалд ургасан ховор эмийн ургамлуудыг төвдөг байлаа. Тэгээд орой нар жаргахын өмнөхөн хэсэг амс хийж цуур хөгжмөө гаргаад үлээж жаргах нарыг ширтэн суун. Тэгээд От суусан мөчөр дээрээ унтаж орхиж өөр цайсны дараа тэр сэрээд сандарч далаараа өсөрч ороод серфингийн тавцан дээрээ гараад салхиар жигүүр хийж давхсаар өссөн ног аайн тосгондоо ирлээ. Тэгээд ирсэн даруйда авчирсан эмийн ургамлуудаа зарах гэж хийж байна. Тэгсэн тэрнийг ирэхэд тосгоныхын сахилгагүй жаал Мүзү өгтөж аваад жимс шидэлж эхэлдэг. Мүзү Отын тулааны чадварыг сорж үзхийг дандаа хүсдэг байна. Тиймээс Оттой таарах бүртээ тэрнийг өдөж ядаргаа болдог байна. Тэгсэн Отод тэрнтэй тоглох зав байсангүй. Багш нь ирчихсэн учраас багшигаа дагаад гэртээ очдог. Гэрт нь тэрнийг өргөж авсан эцэг Пан нь хүлээж байлаа. Пан тэрнийг бэлтгэлийн цагаас хоцорсонд нэлээд дурамчхан байна. Тэгсэн Од үнэн хэрэгтэй өргөж авсан эцэг Панда зориулаад эмийн ургамал түүж ирсэн нь тэр байж. Өнгөрсөн хугацаанд Пан өөрийнхөө хүмүүстэй холбоо тогтоохыг оролцсоор ирсэн ч нэг ч хүнтэй холбоо тогтоож чадаагүй байж. За тэгээд аавда эмийг нь бэлдэж өгсөн Од сурсан ёсоор бэлтгэлээ шаргуу хийж эхэлнэ. Тэгсэн энэ удаад бэлтгэлээс хоцорсон учраас багш нь тэрний бэлтгэлийг урд урдынхаас илүү хэцүү болголоо. За ингээд сандарч твцсэн От багшийнхаа цохилдоос бултаж чадлагүй цохиулж хэсэг хугацаанд ухаан алдаж ундаг. Ухаан алдсан байхдаа тэр аимшиг дараатнууд жирийн хүмүүсийг хүүс тэмтэрж байгаа үзэгдлийг хардаг. Ухаан орохт нь Пан хажууд нь сууж байлаа. Тэгээд Отод бүх хүннээ хэлэхэр шийдсэн гэдгээ хэлнэ.
Тэгээд тэр хоёр энэ тосгоны уугуул хүмүүс биш, харин Раматхеб улсаас арайхийн зогтож гарсан хүмүүс гэдгээ хэлж өгдөг. Аз болоход тэднийг Muay Thai тулааны хамгийн агуу багш олж аваад Отыг өсгөлтсөн байна. Хэдийгээр тэр өөрийн тулааны эрдмийг хиндэж заахгүй гэж өөртөө амласан байсан ч аргагүй гэрхэнд Отод мэддэг чаддаг бүхнээ зааж өгсөн байж. Энэ бүхнийг хэлж өгөөд Пан Отыг дагуулад нэг нууц өрөөлөө орлоо. Тэгээд тэрэнд 9 саатраг харуулж тэр Зевсгийг сайн хадгалж угаад зөгнөлт хэлэгдсэн агуу дайчин гэрэгт нь тэр Зевсгээ өгч Раматхеб улсыг чөлөөлөх хүсэлтэй гэдгээ Отод тайлбарладаг. Тэр шүн Пан нэг газар доорх нууц замаар явж Деха Ягсагийн ордноос 9 саатраг хулгайлж зогтож явсаар От хүүгийн аав ээжийн амьдардаг тосхонд ирсэн байж. Улмаар Отын эцэг эх Паныг зогтоолохын тулд амиа золиослжээ. Тиймээс Пан Нялхотыг төрсөн хүү шигээл өсгөхөөр тангаргалж авч зугтаасан нь тэр байж. Гэвч замдаа дайсны дайралтад өртөж хүнд шаргацснаар тэрний биеийн тал нь мдээгүй болсон байж. Тэр шидэд бүрэг дээр дохио өгч цэргүүдтэйгээ холбогдохыг хүссэн ч нэгч хариу ирээгүй байлаа. Тэгээд Пан Отод 9 саатра Зевсгийг аваад Раматхеб улсын хааны ордон дэх гянданд очиж тэнд хоригдож байгаа ханхүүд аваачж өгөх хариуцлагатай ажлыг даалгахаар хүлээж байгаа гэдгээ хэлнэ. Тэгж чадвал Раматхеб улс эрх чөлөөтэй болно гэдэгт тэр итгэлтэй байлаа. Гэвч От хүү бие махбод болон сэтгэл зүйн хувьд энэ чухал даалгаврыг биелүүлэхэд огтхон ч бэлэн биш байлаа. За тэгээд От хүү бэлтгэл сургуулалтаа шаргуу хийх ёстойгоо ухаарад тэр цагаас эхлээд үхэн хатан бэлтгэлээ хийх болно. Аавынхаа итгэлийг алдалгүй чухал даалгаврыг нь биелүүлэх гэсэн халуун хүсэл нь тэрэнд хинээрч хэлүүлэлтгүй бэлтгэл сургуулалтаа тууштай хийх хүчийг өгчээ. Улмаар Отын ур чадвар огцом сайжирж эхлэхэд багш нь тэрнийг нэг том агуй дотор дагуулж авчираад өөрийнхөө хамгийн агуу дайралтын техникийг зааж өгдөг. Тэрнээс хойш От өмнөхөөсөө ч илүү шаргуугаар бэлтгэл сургуулалтаа хийх боллоо. Отыг тулаанчийн хувьд ур чадвар нь өсөх хэрээр нуруунд нь тусгай шивээсүүдийг хийж өгдөг байлаа. Ингээд хэдэн жил өнгөрөхөд тэрний нуруу бүхэлдээ шивээсээр дүүржээ. Өөрөөр хэлбэл От Паны төсөөлснөөс хайвгүй хурдан сайжирсан нь тэр. От хүү одоо Muay Thai тулааны гаргууд мастер болжээ. Тэгсэн тэр нэг өдөр Паны илгээсэн шидэд бүрэг дээр дамжуулаад тэрний хамгийн үнэнч найз Рамаас зайхтал ирлээ. Тиймээс Пан Отын багшийг гуйж тэр найзыг нь авчирч өгөхийг хүсдэг. Улмаар Паны найз Рам ирээд тэдний цэргийн хуаранг Деха Ягсагийн цэргүүдийн дайралтад өртсөн ч олон хүн амьд үлдсэн. Одоо ч тулалдахад бэлэн байгаа гэдгийг хэлдэг. Бас тэр санамсаргүйгээр хуучин хуарандаа очиод тэндээс Паны илгээсэн илгээмжийг авч тэрнтэй уулзахаар ирсэн гэдгээ тайлбарлана. 9 саатра хаан байна. Надад өгч. Би тэр Зевсгийг авч хуучин нөхдөө эргүүлж нэгтгэе. Отыг энэ чухал даалгаварт явуулахад хэтэрхий туршлагагүй. Бас залуу байна. Яарах хэрэггүй. Бусад нөхдийг холбоо барих хүртэл түр хүлээцгээе. Тэдний энэ бүх яриаг От гаднаас сэмхэн сонсож байлаа. Тэгсэн тэр шүн Отыг багштайгаа сууж итэл нөгөө нөхөр сэмхэн гитэж яваа харагдлаа. Тэгэд ямар учиртай болохыг нь асуухаар очтол цаадах нь яахын зургүй дээшээ гэрлэр буудаад дохиог чорхно. Энэ дохиог хүлээж өссөн Деха Ягсагийн аратан цэргүүдч төмөр бөмбөлгөнд сууж яахын зургүй арал дээр ирээд ард иргэд рүү давталж эхэллээ. Багш нь тэдгээр дайчидтай тулдах зураа Отод яаралдаа яваад аавдаа туслахыг тушаана. Энэ үеэр Пан дайсны дайралтад өртөж амиа алдахын даваан дээр ирсэн байна. Энийг харсан От дайсан руу улаан галзуу дайран орно. Дайснуудтай бүслэгдсэн хойнол Пан өөрийг нь тэр нэг шүн дайсны дайралтад өртөхөд итгэлтэй найз нь аль хэдийн өөрөөс нь урвсан болохыг ухаардаг. Пан хаа одоо ч шин цаг үе. Хиннэгэн амьд үлдэх хэрэгтэй үсттэй. Зевсгийг нааш өгч. Би таныг алмааргүй байна. Чи юм уу? Адгийн урвагч. Их орон чин бицтэй. Тэгвэл яг одоо үх. Эднийг бүгдийг нь хороо. Мань гурав ягша дайчдыг бүгдийг нь ялж Пан Рамыг алгашаасан ч эдсийн мөчөд нөгөө багтаа дайчин гарч ирээд Паныг унтлан цогтөг. Үхлийн цохилд авсан Пан хүүдээ 9 саатра Зевсгийг өгч яаралтай зогдохыг зөвлөлөө. Явбал гурвуулал явъя. Чи миний сүүлчийн найдвар. Яг одоо яв. Отын багш тэрнийг зугтаалгахын тулд багтаа дайчныг дарж авсанд Отч амжиж зугтаалаа.
Ингээд Пан Оддын багш хоёр хамтдаа тэрэнд хугацаа хожиж өгөхөөр үхэн хатан тулалдсаар үлдэцгэн. Од дайснуудад баригдахын даван дээр серфингийн давцангаа бариад далай руу өсөрснээр амьд гарч чадлаа. Ингээд тэр дайснуудын гараас арай их юм ултарсан бол тэрний өссөн тосхон бүхэлдээ шатаж сүрчээ. Тэгээд аюулгүй газарт ирсэн хойноо хайртай эцэг багш хоёроо алдсан тэрний сэтгэл санаа үймэрч 9 саатраг далай руу холгогч нь шидэж орхино. Энэ муу төмрийн хэлтэрхийн төлөө би бүх хайртай хүмүүсээ алдлаа гэж юу? Тэгэд хэсэг үйлсний эцэст аавынх нь чи миний сүүлчийн найдвар гэсэн үгээр тэр санаад тайвширч 9 саатраг эргүүлж аваад аавынхаа сүүлчийн захиасыг биелүүлэхээр сэтгэл шулуудаад үсээ тарьж амьдралаа шин зоригтойгоор дахиад эхлүүлэхээр шийдлээ. За харин нөгөө талд 9 саатраг авчирч чадаагүй Рам Деха Ягсагийн өмнө чичирсээр хэвдэж байна. Ууралж хэлгэнсэн Деха Ягса өөрийн ихтгэлд баатар болох хар дайчинд шидэд зэвсгийг харалтай олж ирэхийг тушаалаа. Тэрхүү хар дайчин нь Оотын аав болон багшийг ялсан нөгөө багтаа дайчин мөн байлаа. Энэ үед Оот нэг тосгонд очиод өдрийн хоол идээд тосгоны иргэдээс Раматхэ улс руу яаж очихыг асууж ирсэн ч хинч тэрэнд зааж өгдөггүй. Гайхсан Оот тосгон дундуур нааш цааш яваад Раматхэ улс руу яаж очихыг асуусаар л байлаа. Тэгсэн тэрнийг явуулын хүн болохыг ойлгосон хэн нэгэн тэрнийг нууцаар дагаж эхэлдэг. Оот энийг нь анзаарсан ч тэр 9 саадраг нь айл хэдийн загсаар сольжсон байдаг. Оот ийш тийшээ хартал тэр нэг сармагчин байна. Сармагчин 9 саатраг ямар чухал зүйл болохыг ойлгоогүй бололтой хазаж үзэж байлаа. Өөрлөсөн Оот сармагчин хөөж дээвэр дамжаад хар хурдаараагүй. Сармагчин тэрэнд баригдахгүй зүгтсэндээ өнгөрөөд Оотойгоор дог тохуу хийж байтал гинэд нэг хүн тэрнийг шүүрч аваад нисдэг хөлөг онгоц руугаа хар хурдаараагүйлээ. Сандарсан Оотч тэр хүний хойноос гүйсээр арай ихэн амжиж олсноос нь зуурч авч чаддаг. Тэрнийг сэмхэн дотогш ороход нэг дээрэмчин нэг бүсгүйг торонд хийж гисэн байлаа. Дээрэмчин тэр бүсгүйг өндөр үнээр худалдах гэж байгааг Оот сэмхэн сонсно. Бүсгүйч Оотыг хөлөгт нэвтэрсэн болохыг харж амжнаа. Тэгсэн мань Оотын гол зорилго 9 саатра байсан учраас тэр гидсээр цааш явсаар нөгөө хүнийг олсонд тэр хүн сармагчингаас 9 саатраг булааж авах гэж оролдож байлаа. Тэгсэн Оотч тэрнлүү дайрч ороод зогсоо зайгүй балбаж гарна. Сармагчин, хоошоо байж би чамайг хамгаалъя. Сармагчин, энэ хүн чинь хэн юм? Тэгсэн сармагчин тэр хүн хоёр найзууд байсныг Оот ойлголоо. Тэр хоёр 9 саатраг биш жимс булаацалдаж байсан болж таарна. Сармагчин хулгай хийсэн болохыг ойлгосон тэр хүн сармагчин загинж дахиж хулгай хийж болохгүй гэдгийг хатуу санууллаа. Тэдний ярианаас тэр үл таних хүн Деха Ягса хааны Ягса өвгийн аратан дайчин болохыг Оот ойлгодог. Гэвч тэр хаана эсэргүүцсэн учраас зүгтэж нуугдж яван тэр байж. Ингээд тэр хоёрыг хэрэлдэж эхлэхэд Оот тэдний яриаг саатууллаа. Учир нь тэдний хэрүүлийг сонссон хөлгийн дайчид тэдэн дээр хурж ирцгэж. Ямар хазтай хэрэг вэ? Хан Хувата, урвагч Марата хоёр өөрсдөө ирчихсэн байх шив. Хан Хүү байж бас хулгай хийдэг байх нэ. Би хулгайч үшээ. Тэнийг амьтдаас юмыг нь булаадгий. За тэгээд аратан дайчид тэдэн лөө дайрсанд мань гуравч тэдэнтэй ширүүн тулалдана. Дайснууд нь хэтэрхий олуулаа байсан учраас мань гурав салж явцгаахаар шийдлээ. Тэгээд Оот зүгтэж явахдаа нөгөө бүсгүйтэй таардаг. Чимээ битгий гаргаарай. Гуй. Энд байна. Бэрэ даваарай. Дайчид Оотыг хөөхөд бүсгүйт хорныхоо цоожийг тайлахаар хичээнэ. Онгоцны хитэг дээр гарсан мань гурав дайснуудаа бүслэгдэж шийдвэрлэх тулаанд орцгооно. Тэгсэн гэнт тэдний тулааны дундуур нөгөө бүсгүй юуч болоогүй юм шиг гараад ирлээ. Тэгээ чангаар шүгэлтсэнд авраг бүргэд нисчээрээ тэрэнд зэвсхийг нь өгсөнд араас нь дээрэмчдийн нисдэг хөлөг үүлэн дундаас гараад ирнэ. Тэгээ дээрэмчид боос аврахаар Ягса дайчдын хөлөг рүү уулгалан дайрцгаана. Ингээд тулааны дундуур дээрэмчид хөлөг дээр байсан хайрцагтай зүйлсийг хөлөг рүүгээ зөөж эхэллээ. Тулалдаа дийлэхгүй болох ойлгосон Ягса дайчдын ахмад хөлгийнхөө доор хорж байсан авраг дайчин сулалсанд цаадах нь гарч ирээд хүний өөрөнгүй дайрч онгоцноос доош шидэлж эхэлдэг. Энийг харсан мань гурав дээрэмчдийн хөлөг рүү амжиж зүгтсэн бол дээрэмчдийн толгойлогч эмэгтэй авраг дайчинтай хоёулаа хэдэг дээр үлддэг. Тэгсэн Оот тэсэлгүй буцаж үсрээд авраг дайчин лөө дайран орноо.
Тэгсэн Отыг авраг дайчин ухаан балартал нь цохиход газар тунсан бүсгүйг алахаар очлоо. Тэгэхээр Нот бүх хүчээ шавхаад тэр хоёрын хооронд орж зогсдол тэр мөчөд 9 саатра ер бусын хурцаар гэрэлтэж байснаа нисчирээд Отын гарт бат бүх төмөр нудраг тохойвч болоод нийллээ. За sorry бажгараа борон та нарт гялсны гоё юм хэлээд хий. Кино үзэх агшнаа next level болгоо. Месси бол 100% дээд зэргийн Жапонико сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэк гэж байгаа. Төмсний чипс шиг хүнд биш ээ. Хөнгөн шаржгансан өвөрмөц бүтэцтэй хамгийн гол нь галзуу гоё амттай. Борогийнхан тайлбарыг үзэж байхдаа идэхэд яг тохирно заяа. Гэртээ сууж байхдаа ч кино театрт байгаа юм шиг л vibe-ыг мэдрэн гэд боддоо. Галзуу биз? BBQ chicken зүгийн балтай чихэрлэг гэсэн төрлүүдээс сонголтон хийгээрэй. Кино тайлбараа үзэхдээ Мессиг бэлт. Ягд гэвэл чигнэмиг дуусгахдаа жинхэнэ кино эхэлдэг. Месси шин мэдрэмж. За тайлбараа үргэлжлүүлцгээе. За тэгээд От 9 садрагийн тусламжтайгаар авраг дайчныг буулгаж авсанд хөлгийг сүрэхээс өмнө Маратта тэр хоёрыг татаж авч амждаг. Энэ үеэр Дэха Ягса хааны илгээсэн хар дайчин авраг лууга хөлөглөөд тэдний араас мөшөгсөр байлаа. Отыг ухаан орхид дээрэмчдийн Ахмад бүсгүй мань гурвыг шоронд хоржжээ. Отыг 9 садраа ашиглаж авраг дайчныг ялсныг харсан Вата сармагчинд 9 садраг Мавита тулааны урлагийг гаргууд эзэмшсэн дайчин гартаа оруулбал дийлдэшгүй болно гэж үздэг гэдгийг тайлбарлаж өглөө. Тэр шилдэг дайчин нь ур чадвар, эр зориг, золиос, хүч, хамгаалалт, ээлдэг зан, анхаарал төвлөрөл, хүчний төвлөрөл болон итгэл гэсэн 9 эрхэм чанарыг нэгтгэсэн байх ёстой байж. Ингэснээр 9 садраа зэвсгийн хүч хязгааргүй нэмэгдэх байжээ. Энийг сонссон сармагчин баярлж өөрийнх нь улсыг сүрүүлсэн Дэха Ягса ханаас өшөөгөө авцгаая гэж хэлдэг. Энэ үеэр От Мараттагаас яагаад урвагч гэгдэх болсныг асуухад Маратта нэгэн цагт Ягсаугийн цэргийн жанжин байснаа хэллээ. Тэгсэн тэр эгэл жирийн бүсгүйд сэтгэлдээ болсноор тэр бүсгүйг аврахын тулд өөрийнхнөөсөө нүүр буруулсан байж. Энийг мэдсэн Дэха Ягса сэтгэлдээ бүсгүйг нь барьж авсан байна. Тиймээс тэр сэтгэлд бүсгүйгээ аврахаар Раматхэ булс руу явж байгаа нь тэр байлаа. Тэгээд явах замдаа сармагчинтай танилцаад сайн найзууд болцгооч. Оточ тэрэнд өөрийнхөө түүхийг ярьж хайртай бүх хүмүүсээ алдсан учраас энэ даалгаврыг заавал биелүүлэх ёстой гэдгийг хэлсэнд сармагчин ханху Ватагийн сэтгэл хөдлөж тэрнийг зорилгоо биелүүлэхэд нь заавал туслана гэж амладаг. Тэдний энэ бүх яриаг дээрэмчдийн толгойлогч бүсгүй сэмхэн сонсож байлаа. Тиймээс хамтдаа шидэт зэвсгээ тэр адгийн дээрэмчин бүсгүйгээс булааж аваад Раматхэ рүү хөдөлцгөөе. Намайг Шиолан гэдэг юм шүү. Агарын дээрэмчдийн хааны охин. Тиймээс намайг адгийн дээрэмчин бүсгүй гэж хэлсэн хүний хэлийг нь би тас огтолдог юм. Тэгсэн Ягсаугийн хараатан дайчид Шиоланы улс руу ч ус дайраад тэрний гэр бүлэнхнийг устгаж дүүг нь аваад явсан байна. Би энэ зэвсгийг та нарт өгснөөс Дэха Ягса хаанд аваачиж өгöd дүүгээ суллуулж авсан дээр биш шүү. Дэха Ягса хаан хизээч наймаалцдаггүй юм. Чи энийг мэдж байгаа шүү дээ. Шиолан чинийг зөвшөөрч 9 саатраг Отод өгöd хамтдаа хүчээ нэгтгэж Дэха Ягса хааны шоронд нэвтрэхээр тохиролцлоо. Учир нь Отын зэвсгийг хүргэж өгөх ёстой ханху Маратагийн сэтгэлд бүсгүй Шиоланы дүү бүгд тэнд хоригдож байлаа. Энэ үед Раматхепийн шоронд хааны шулам хоригдлуудыг тамалж хааны удам залгах ханху тэдний хинэн болохыг хэлж өгөхийг шаардна. Чи одоо хүртэл тэр хүнийг хайсаар байгаа мó? Нэг мөр бүгдийг нь алчуул болох юм биш үү? Болно л доо хэрхэм дайц. Гэхдээ 5 хоногийн дараа могой жил эхэлнэ. Тэр үеэр би эд нарын ямар галын бурханд тахил өргөж таны хувь тавилан өөрчлөх зан үйлийг үйлдэхээр бэлдэж байгаа юм. Тэр хөгшин зунж аль хэдийн үгсэн байхад тэрний зөвгөнлийг одоо хүртэл санаж явах хэрэг байна уу? Хинч намайг зогсоож чадахгүй. Би бол бурхадтай энэ тэнцүү. Миний хүчинд чи эргэлзэж гин үү? Миний хүчинд эргэлздэг хэнийгч би өршөөхгүй. Өчүүхэн хүмүүсээ. Та нарын ханху өөрийгөө надад өгөх хүртэл би та нарыг тарчлаа. Ганц хүнээс болоод бүгдээрээ тамлуулах ямар хэрэг байна? Раматхепийн хааны удмынхан хулчхар юм. Би Раматхепийн ханху байна. Үгүй би байна. Бишээ би байна. Бишээ тэр чинь би байна. Би ханху байна. Тэр шин Отын хойрон хулжиж хөлгийн хэдэг дээр зогсож итэл Шиолан ятах хөгжим тоглож байгаа нь сонсогдлоо. Энийг сонссон Оточ очоод цоор хөгжмөөрөө тэрнтэй хөг нийлүүлэн хөгжимддэг. Тэр хөгжмийг Шиоланы эцэг хийлгэж өгсөн учраас хөгжмөө тоглох бүрдээ аавыгаа сандаг байж.
Тэгсэн тэднийг ярилцаж байтал гэнэт луу хөлгөлсөн хар дайчин ирээд тэдний хөлөг рүү дайрсанд хөлөг нь өндрөө алдаад доош унж эхэлдэг. Шиолан арайгаж хөлгөө тогтворжуулж чадсан ч араас нь 3 хөлөгтөө ягсаа дайчид хөөж яваа харагдана. Хар дайчин луугийн хамт тэдэн лүү дайрсанд Марата тэрний луутай од хар дайчинтай халзтуулна. Харин Вата ухаангүй унтж байна. Ягсаа дайчид тэдний хөлөг рүү гарч ирсэнд Шиоланы дээрэмчидэж тэдэнтэй тулалдацгаана. Удалгүй Ватач сэрж Вата Марата хоёр өөрсдийн тулааны онцгой зэвсгийг гаргаж ирцгэн. Од хар дайчинтай хүч тэнцүү тулалдаж байсан ч удалгүй ялагдаж эхлэхэд Шиолан тэрний толгойроо буудсанд баг нь хуулраад унлаа. Тэр мөчид зүудэнд нь үзэгддэг алуурчин хүн болохыг Од таньна. Хар дайчин энэ үеэр 9 саатра гартаа оруулсан ч хөлөг хавцал дундор орсноор хар дайчин доош унаад Одч 9 саатраг амжиж шүүрч авч хамтдаа аюултай хавцал дундаас гарч чадлаа. Харин дайсны хөлгүүд замдаа сүржээ. Гэвч хар дайчин зогссонгүй. Лууга хөлгөлсөөр ирээд тэдэн лүү дахиад дайрсанд хөлөг онгоц газар тунаад сүрдэг. Отыг ухаан ороход Шиолан арайхийн гарч ирээд газар тунна. От газар тунсан 9 саатраг авсан ч тэр мөчид хар дайчин тэрэн лүү дайрж ороод мөрөнд нь хутгаа цоолоо. Чи юм уу? Чөтгөр гинэ. Эрт дээр үл энэ нутаг миний өвөг дээдсийн нутаг байсан юм. Гэвч танаа өвгийнхэн дайрч эзлээд энэ газрыг Раматхэ булс гэж нэрлсэн. Миний төрсөн хотыг та нар устгаж шатаасан. Намайг адгийн хүмүүст мал адгуус шиг худалдсан. Миний бүх шарх сорив чам шиг хүмүүсээс ихтэй. Жинхэнэ чөтгөрүүд бол та нар. За тэгээд хар дайчин Отыг хутгаа зоосон чигээрээ өргөхөд 9 саатра гинт гэрэлдэж Отын шагаа өвдөг тохой нударганд ирээд бэхлэгдэнэ. Ингээд тэр хоёр хоорондоо үхлийн тулаан хийцгэн. Төмөр гонг тавсан. Ног аин харал хайртай хүмүүс минь бүгдээрээ чамаас болж үхсэн. За тэгээд Од хар дайчин цохогтой зэрэгцээд 9 саатра тэрний биенээс сугусарч унлаа. Тэгээд Од багшийн хаан уучлал өршөөл хамгийн эрхэм гэж хэлснийг саналаа. Би чам шиг дайсныхаа гар дамиа алдахыг үргэлж хүсдэг байлаа. Намайг одоо дуусга. Чи өхвөл чи бид хоёр ялгаагүй болно. Бид бүгдээрээ өөрсдийнхөө эхлүүлээгүй дайны нэг хэсэг болж бие биенээсээ эцэс төгсгөлгүйгээр өшөөгөө авсаар байна. Тиймээс би Раматхэ руу очиод энэ бүхнийг эцэс болгоно. За тэгээд Од хар дайчин мөрлөд босглоо. Тиймээс чи одоо амьд үлдэж амьдралаа шинээр эхэл. 3 хоногийн дараа Дэха ягсах хаан танайг ханхүүгээр дахил өргөнө. Тийм учраас та нар яаралтай хөдөлцгөө. Тэгсэн хөлөг онгоцны эвдэрсэн учраас тэд яаж Раматхэ булсад хурдан очихоо мэддэг бай. Иннээс гадна Дэха ягсах хааныг харуулууд хаа сайгүй гарчээ. Энэ үеэр аав нь тэрэнд хааны ордон руу ордог газар доорх нууц зам байдаг талаар ярьж үлснийг Од саналаа. Тэгээд тэд Одын төрсөн тосгон болох төмөр гонг тосгон руу явхаар болцгооно. Тэгээд тэд өөрсдөө тултал зэвсгэлж аваад багийнхнаа ардаа орхиод дөрвүүлээ аян замд гарнаа. Тэд ягса дайчдын харуулуудаас бултаж нуугдаад шүн оройгүй явсаар эцэст нь Одын төрлөх төмөр гонг тосгоны балгас дээр ирцгэлээ. Тэгээд тэд нууц зам руу орох үүдийг хайцгаана. Од төмөр хингэргийг нийлүүлээд чангаар цогсонд газар доорх замын үд найгдлээ. Ингээд Од сүүлчийн удаа мөргөл үлдэж газар доорх зам руу ордог. Энэ үед Дэха ягсах хаан ханхуг аль хэдийн олжчихжээ. Тэгээд тэрнийг гинжлээд дээш өргөж галын бурханд дахил болгохоор бэлтгэж байлаа. Харин Мандөрөв газар доорх замаар дамжиж хотын төвд орж иржээ. Тахилын ёслол Гяндангийн хамгийн доод давхарт болно гэдгийг Марата мэдэж байлаа. Тийм учраас Марата харгалзагчийн дүрд ороод нөгөө 3 баригдсан боолуудын дүрээр Гяндан руу нэвтэрцгэн. Тэгсэн тэдэнтэй хамт урвагч Рам доошоо бууж таарсанд Од арайхийн бие барьж чадна. Тэднийг нүүрстэй тэрэг түрээд орж ирэхэд тахилын зан үйл арай эхлэхгүй байлаа. За ингээд дотогч нэвтэрч явдал Рам гинэд Од дээр очиод "Чиний шивээс надад нэг л танил харагдаад байх юм. Чи надад царайгаа харуул да" гэж шаардлаа. Тэгсэн Од тэрнийг гиндүүлж цохиод бүх хүчээрээ өвдгөлсөнд цаадах нь нам унлаа. Тэгсэн шулам цэргүүддээ тэднийг барих тушаал өгсөнд Мандөрөвч тэдэнтэй халз тулалдаж эхэлнэ.
За тэгэд Марата Од хоёр эцсийн мөчөд ханхууг аварч чадлаа. Энийг харсан Шеолан ухаан орж дүүгээ дуудана. Эрхэм дээдсэ, хааны хамгаалтын дайчдын жанжин Паны тушаалаар таныг аврахаар ирлээ. Тэр танд шидэт Зевсгийг гардуулж өгөхөөр намайг илгээсэн. Баярлалаа. Чи Зевсгийг авчирсан биз дээ? Энэ үнэ эрхэм дээдсэ. Энэ бол Рамабхепийн шидэт Зевсэг. 9 саатра. 9 саатра. Миний сүүлийн саад. Энийг надад өгсөн чамд баярлалаа. Тэгсэн тэнд байсан боолууд болоод ханхуу бүгдээрээ шулмын хүчээр хувирсан Ягса дайчид байсан болж таарлаа. Энийг харсан сармагчин Деха Ягса руу бүх хүчээрээ дайрсан ч тэрний хүч тэрэнд юу ч болсонгүй шууд баригдана. Тэгсэн Марата сэлмээ барьж ирсэн ч тэрний өмнө очоод сэлмээ хайдаг. Учир нь Марата өөрөө Деха Ягсагийн төрсөн дүүн байж. За ингээд манайхан бүгдээрээ дайсны гарт орсонд Деха Ягса мөнхийн галын дүлд 9 саатра Зевсгийг хайлуулж эхэлнэ. Энийг устгаснаар хүмүүс үрд Ягсачуудын боол болно. Тэгсэн хаалга нээгдэж Марата орж ирлээ. Мөн худалч чи намайг энэ бүх хугацаанд хуурч байжээ. Чи хэтэрхий удаан тэнсэн ч ерөөсөө өөрчлөгдөөгүй байна. Чи одоо ч төлөвшөөгүй байна. Эдгээр өчүүхэн амьтдтай нөхөрлөн гинэ. Би чамд сүүлчийн удаа боломж олгосон байхаа. Тэрнийг аваад ир. Марата, буна. Энэ нэмэгтэй намайг дүүгээс минь салгасан. Чи энэ хүнээс болж ард түмнээсээ урвсан. Тэгвэл одоо сонго. Энэ нэмэгтэйг найзуудаа юу? Яг одоо сонго. Би чадахгүй. Чиний харц Ягсагийн харц биш байна. Чи сулдраа болж нэг юм дийм болсон бол энэ хүнээ өөрөө ав. За тэгээд Деха Ягса бунаг тэрэн лүү шидэхтэй тэрний галын дөлөөр харваж амийг нь хороолоо. Марата бунаг тэврээд гашуудан уйлж эхэлнэ. Энэ нэмэгтэйтэй хамт чиний сул дорой байдал үгсэ. Одоо эргээд бидэнтэй нэгд. Тэгсэн ууралсан Марата сэлмээ аваад тэрэн лүү ухсхийхэд Деха Ягсач тэрэн лүү ширүүнээр дайран орно. Деха Ягсагийн өмнөөс Марата юу ч хийж чадахгүй байлаа. Маратаг амиа алдах гэж угааг харсан Од гайхамшиг болно гэдэгт үргэлж идэг. Гэсэн багшийнхаа сургаалыг сандаг. Тэгээд урагш зүтгэсээр гал дотор хайлж байсан 9 саатра руу явж очлоо. Деха Ягса тэрэн лүү очих гэсэн ч хар дайчин луугийн хамтаар ирээд Деха Ягса руу дайрлаа. Гэхдээ тэр хоёр ч бас Деха Ягсагийн өмнө хүчин мөхөснө. Тэгсэн Од энэ симхийг ашиглаж 9 саатраг гартаа оруулж амжлаа. Энийг харсан Деха Ягса тэрэн лүү бүх хүчээрээ цогсонд Од ухаан алдаж унана. Хинч миний хүчийг сүрж чадахгүй. Наадуула бүгдийг нь устгах. Деха Ягсагийн шулам Од руу хордохдоо ханхүү биш. Од хуучны зөвгөнлийг биелүүлэх ёстой байсныг ухаарсан ч тэр мөчөд 9 саатрагийн хүчээр Од сэргэж босоод ирнэ. Мань хүний шивээс тодор гэрэлтсэнд Од ч өрөлтөө аваад Деха Ягсатай тулалдахаар зогсноо. За тэгээд тэр хоёрын дунд шийдвэрлэх тулаан эхэлнэ. Тэгсэн Деха Ягсагийн хугарсан яснууд эргээд эдгэрч байлаа. Тэгээд нөхөр галын дүлийн хүчээ ашиглахаар бэлдсэнд тэнд байсан бүгд нуугдах газар хайж эхэлцгэн. Мань Од ч тэрний ширүүн дайралтаас бултаж үсэрч чугаад симхигээр нь дайрсанд цаадхан шидэт бороогоогоороо тэрнийг зохиж унаглаа. Тэгээд тэр Од руу дайрах явцдаа өөрийн цэргүүд болоод шулмыг ч хайр найргүй устгаж орхино. Тэгсэн 9 саатра идэвхчээд Одын биед ирж суусанд Од ч тэрэн лөө Муайтагийн үхлийн дайралтуудыг хийж эхэлдэг. Энэ удаа тэрний дуудлага ээж бүрэн болжээ. Деха Ягсач энэ байдлаар тэрнийг дийлэхгүй болохоо ойлгоод шидэт хүчээ ашиглаж аврах том мангас болж хувирсанд Од тэрнээс айсангүй. Харин Муайтагийн тулааны бүжгийг хийж эхэллээ. Тэгээд Деха Ягса руу дайрнаа. Тэгээд Од өнгөрсөн бүхнээ бодож үхлийн тохиолдолд хийсэнд Деха Ягса үхэдхэн унлаа. Үүнтэй зэрэгцээд тэдний дээрээс гэрэл тусаж Рамадхеп улсыг бүрхсэн байсан түнэр харанхуй алга болно. За тэгээд Деха Ягса үхснээр Марата Ягса нарын удирдагч болж тэдний хүчийг өмнө нь сүрүүлсэн байсан улсуудыг сэргээн босгоход чиглүүлдэг. Харин Од ханхуугийн Муайтагийн багш болж Муайтай дайчид эзэн хааныг үеийн үед хамгаалах болжээ. Эцэст нь Од эргээд өссөн харалдаа ирээд амар жимэр амьдардаг. Хар дайчинч тулааны замыг орхиж Одыг дагаж амар жимэр амьдралаар амьдрах болжээ. Харин Шеолан дайчдаа дагуулж алсын аян замд гарснаар энэ галзуу анимашн маань дуусаж байгаа юм.
За энд хүрээд энэ галзуу сонирхолтой Тайланд анимашны тайлбар маань дуусч байна. Муу бурууд нь бол галзуу сонирхолтой анимашн байлаа. Энэ тайландчууд ч бас анимашн энтриг хөөрхөн хийждэг юм байна. Тэгээд хэдэн бороогийн сонгоод ярьж өгсөн энэ анимашн та нарт маань үнэхээр галзуу сонирхолтой байсан гэдэгт 100% итгэлтэй байна. Нэрээ 100% гэснээс энэ удаагийн дугаарыг маань хамтрагчаар 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар хийсэн премиум ангиллын эрүүл снэк Messi хамтран ажиллаа. Та нар маань кино үзэх агшнаа Messi-тэй next level болгоорой. Төмсний чипс шиг хүнд биш заяа. Хөнгөн, шаржгансан өвөрмөц бүтэцтэй хамгийн гол нь галзуу гоё амттай гэж байгаа. Муу бороогийн тайлбарыг үзэж байхдаа идэхэд яг тохирно. Гэртээ сууж байхдаа ч кино театрт байгаа юм шиг vibe-ийг мэдрэн гэд боддоо галзуу биз. BBQ chicken зүгийн балтай чихэрлэг гэсэн төрлүүдээс сонголтоо хийгээрэй. Кино тайлбараа үзэхдээ Мессиг бэлдээрэй. Яагаад гэвэл жигнэмиг дуусгахдаа жинхэнэ кино эхэлдэг. Месси. За тэгээд муу бороогийн тайлбар ойлгомжтой байж таалагдсан бол та нар маань We need more animation гэсэн комментиг үлдээгээрэй. За тэгээд саба дараагүй бол саба, дарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу сонирхолтой анимашны тайлбараар эргээд уулзацгаая.